За энэ сайхан орой та бүхэндээ бусдыг өөртөө татах, дэлхийн шилдэг бүтээл болох харизм гэдэг энэ хүн номоор лайв хийж байна. Эндээс би нэг гайхалтай дасгалыг зааж өгөх болно. Эдгээр дасгалууд нь энэ номонд байгаа дасгалууд нь хэрхэн бусдыг өөртөө татах, нийгэмд манлайлах зэрэг аргууд сэтгэл зүйн хувьд өөртөө бэлтгэлтэй байх, дээрэс нь бусдад таалагдахад now how хуваалцсан тийм ном байгаа. Тэгээ энэ номын зохиолч маань Olivia Fox Cabin гэдэг зохиолч маань энэ талаар мэрэгсэн эмэгтэйчүүдийн манлайлалаар мэрэгсэн байдаг. Тэгээд энэ номын талаар лайв хийх болно. За та бүхэн хэн нэг өөрийгөө татмаар эсвэл өөртөө татмаар эсвэл маш олон хүнд өөрийгөө зүгээр л ороод ирэхэд тэр хүнийг харахаар гой санагдаал ингээл татагдаад идэг тийм хүмүүс байдаг. Жишээ нь энэ номнэр Мэрилин Монрог жишээ болгож авсан бэлээ. Мэрилин Монрог ингээд зүгээр ингээл явж байхад нь бол хүмүүс нэг ялгадгүй. Зүгээр ингээд нүрэ будаагүй ч юм эсвэл өөрөө яг ингээд хүссэн үедээ энгийн хүн шиг байж чаддаг. Харин яг өөрийгөө дотроос ингэж гаргаж ирэх юм бол жинхэнэ тэр Мэрилин Монрог дотроос гаргаж ирсэн цагт тэр хүмүүс хүү од явж штэ гэл гар үсгийг авах хэмжээний тийм харизма гаргаж ирдэг хүн байсан байх нэ. За тэгвэл энэ харизм гэдэг зүйл чи яг юу хэлээд байна гэхээр та бусдыг өөртөө татах чадвар мөн бусдын хүндэтгэлийг олох чадрыг хэлдэг. За тэгээд нэгэн дасгалыг энэ ном дээр гарсан нэгэн дасгалыг та бүхэндээ зааж өгье. Хэрвээ таних ямар нэг хүн дургүйг чинь хүргэсэн гомдоосон үед уучлах чадахгүй тэр хүн чинь танаас уучлах байгааг бол энэ дасгалыг хийгээрэй. Юун түрүүнд эхлээд та тэр хүнийхээ нэрийг бодноо. Таныг одоо ингээ хин нэгэн гомдооцсон байлаа гэж бодоход тэр хүний нэрийг бодоход дотор ч нэг хүндөө цээжин дотор ч хүндөр оргиод байвал цаас аваад яг тэндээ бичнэ. Тэр намайг тэгж гомдоосон. Яг ингэж гомдолоо гэд. Тэрнийхээ дараагаар тэр хүн танаас уучлалт гуйж байгаагаар бичнэ. За одоо намайг уучлаарай. Одоо би чамайг ингээ гомдоочжээ. Тийм болохоор намайг уучлаарай гэдэг тэр хариултыг өөртөө өгж байгаа мэт бичнэ. Харин үүнийхээ дараагаар тэрийг маш олон удаа уншина. Яг эхлээд маш хуурамч санагдана л да. Тэр хүн надаас уучлалт гуйгааг багт чинь би ингэ бичиж байгаа. Энэ бол хийсвэр дасгал хийгээд байна гэж бодогдно. Гэвч энэ дасгал маш олон хүнд үр дүнгээ өгсөн байна л да. Эхлээд бол хуурамч юм шиг санагдчихсэн бол маргааш нь олон давтад уншаад энэ үйлдэлээ дахиж хийгээд байхаар тухайн хүн танаас уучлалт гуйгаагүй ч гэсэн гэсэн харилцаа нь хөнгөн болж ирнэ. Дээрс нь энэ цээж нь буглаад байгаа тэр гомдлын мөр нь алга болоод харин ч бүр эерэг болно. Энэ за та өөрийнхөө сэтгэл зүйг өргөх хин нэгэн гомдлоо гэж сөрөг дээрээ төвлөрөх биш харин эрэг дээр энэ харилцаа хөнгөн цааш өргөлжилж байна гэдэг итгэл үнэмшлийг өөртөө олж авахд чинь энэ дасгал туслана. Тэгэхээр таныг бүр ингээ голдчихын ортол гомдоогоод бүр магадгүй тэр хүн одоо байхгүй ч гэсэн таныг гомдооцсон тий эсвэл энэ хороо дээр байхгүй ч хүн байвал та өөрөө яг тийм уучлалын захийг бичээрэй. Одоо уучлаарай намайг тэр үед би санамсаргүй гомдоочжээ гэд өөр чинь сэтгэлд ямар үг хүрдгийг те яг тэр үгээрээ бичээд гомдлоо тайлж болдог байх нэ. Тэгээ энэ дасгал бол маш олон гомдолтой хүмүүсийн дотор сэтгэлийг хөнгөлсөн дасгал байгаа юм шүү. Дараагийн нэг зүйл нь бусдыг өөртөө татах нэг гоё арга нь энд байсан. Ярьж явах үедээ та бусдын яриаг байнга сонсох. Бусдын яриаг сонссон үед тухайн хүн таныг энэ надтай дотн ойлголцож байна, намайг хүндэтгэж байна, ойлгож байна гэсэн харилцааг хүлээн авдаг учраас тантай ярьж байгаа хүн тантай илүү ярих тусмаа таныг танд илүү өөрөө татагддаг байх нэ. Харин эсвэргээрээ бид ямар алдаа гаргадаг вэ гэхээр тухайн хүний яриулахгүйгээр урдаас нь өөртөө яриад байдаг. Тэгснээрээ тэр хүнд жоохон алдаатай бодол төрүүлдэг байх нэ. Бас нэг сонин арга заасан байсан нь та ярьж явах үедээ үгийнхаа акцент дээр хамгийн сүүлийн үгээ сул хэлэх. Ихэнх хүмүүс ингээд өөртөө ихтэй байхын тулд үйлдвэрийн хамгийн сүүлийн үгээ акценттэйгээр маш чанга хэлдэг юм байна л да. Би эндээс явмаар байна гэж чанга хэлдэг ч юм уу. Эсвэл би чамтай найзалмаар байна гэдэг ч юм уу. Сүүлийн үгээ маш өндөр акценттэйгээр хэлдэг. Энэ нь тухайн үндэ тийм хамгаалах рефлекс нь хөдөлгөх тийм нөхцөл болоод идэг учраас хамгийн сүүлийн үгээ сулхан хэлэх байдаг юм байна. Тэгэхээр энэ номыг авч уншсанараа та бусдад яаж өөртөө татах, би ямар алдаа гаргаад идгийг, бусдад яг өөрөөрөө ойлгох гээд байх нь зөв юм уу, эсвэл тэр хүнд таалагдахын тулд ямар байх юм, олон хүний дунд өөрөөхөө харизм яаж бий болох юм гэд. Энэ дээр гайхалтай нь ямар ч хүнд харизм байдаг, тэрийг хөгжүүлэхээс хамаардаг
гэдэг талаар өгүүлсэн байсан. Магадгүй та олонний дунд орохороо бие барьцдаг, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, эсвэл ингээд бусдад таалагддаг бол энэ тал дээр ерөөсөө санаа зовдох зүйл байхгүй мөлий. Зүгээр л бид энэ харизм гэдэг зүйлээ мэдэхгүй учраас бусдад яаж эерэг дулаахан ойлголт үүсгэж чадахгүй учраас тэргээ мэддгүй юм билээ. Би тэгээд нөгөө дөрвөн улирлын талаар нэг пост оруулсан байсан. Хүн бид бүгд дөрвөн улирлалтай хамааралтай байдаг энергийн хувьд гээд тэн дээр нэг өвлийн энергитэй хүмүүсийн талаар өвлийн энергитэй хүмүүс нь бусдад ийм ширүүн дөрвөн нэг хөмсгөө ингэж зангидсан эсвэл нэг юм ширүүн загнаад байгаа юм шиг яриатай. Зөвхөн надад санал тавиад байгаа мөртлөө чи одоо яагаад байгаа юм бэ хөөе? Чи одоо тэр ажлыг хийлдэ гэл маш тийм дарах шиг тийм ширүүн харилцаатай. Тэгсэн мөртлөө тэр хүн ингэ ширүүн хилээд байгаа мөртлөө дотроо бол тэр загнаж байгаа хүнийхээ төлөө хилээд байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүн дээр шал буруугаар ойлгогдсон. Нөгөө хүн яах намайг загнаад байгаа юм бол энэ хүн маш ширүүн хүүхдээ ингээ байгаа байдал нь ширүүн хоолойн ширүүн гэдэг. Гэтэл нөгөө хүн маань ерөөсөө тийм дотроо бол тэр хүний загнчихж гэсэн бодлого яг байгаа байдал нь чи яа дуурлаад байгаа юм бэ хөөе гэхээр би уурлаагүй шүү дээ байгаа юм шүү дээ гэл. Тэгээд идэг тийм ширүүн царайтай ч юм уу ширүүн ийм характер гаргаад байгаа юм шиг тийм ширүүн харизмтай хүмүүс бас байдаг бахна. Тэгэхээр тэр хүмүүсээс хувьд яг энэ харизм гэдэг бусдад зөөлгөн ойлгох яг бусдад тийм айтайхан зөөлөн ойлгох арга замын энэ ном дээр заасан энэ жинхэнэ хэрэгтэй ном юм шиг санагцсан. Тэгээд энэ дэлхийн 50 шилдэг ном гэдэг нэг номыг багтаацсан нэг төвөр тэмдэглэлийг Монгол залуучууд гаргасан байлээ. Тэгээд энэ тэр 50 тэмдэглэл дотор энэ номын тэмдэглэлийг бас оруулсан байсан надад их олзорхолтой санагдсан. Тэгээд энэ харизм икагай цойлогсод бас ихэнх номнуудыг нь уншиж үзээд тэгээд надад маш гоё санагдсан. Тэгээд та хэрвээ бусдын хүндэтгэлийг хүлээмээр бусдад бас өөрийгөө зөвөр ойлгуулмаар хамт олон дундаа нэг эерэг дулаахан хүн гэдэг сэтгэл төрүүлмээр байвал ийм номыг авч унших нь маш олон судалгаатай, маш олон аргууд байна л да. Энд талархлын аргууд байна. Дээрээс нь саяны хин нэг уучлах чадахгүй бол та өөртөө уучлалын захиаг бичээд дахин бичээд одоо хандаа намайг уучлаарай. Тэр үед би чамайг тэгээ гомдооч чий. Би найз нь ерөөсөө тэгж бодоогүй гэж өөртөө захиа бичээд эхлээд хуурамч гэсэн дараа нь тэрэндээ итгэнэ. Яг тэгвэл бидний яриа сайн байна уу? Ууртаа хүнийг зөөлөн болгох арга гэж үү? Бид өөрийгөө л өөрчилж чадна. Бусад хүмүүсийг өөрчилж чадахгүй. Тэр хүн яг өөрөө хүсэхгүй л бол бид бусдыг чи өөрчлөвд гэж хэлж чадахгүй, өөрчилж чадахгүй. Харин эхлээд өөрийгөө өөрчилсөн тохиолдолд харин таны хажууд байгаа хүн таныг дагаж өөрчлөгдөх боломжтой гэдэг. Энэ дээр нөгөө нөхөр нь орж ирээд ингээ хувцас хаа хамаагүй шидчихдэг тий, орж ирээд оймсоо хамаагүй тайлцдаг, хувцас хамаагүй тайлцдаг тийм хүн байлаа гэж бодоход бид эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа нь ингэдэг үглээл идэг. Хүчтэй оймсоо тэгээд хийж чи энийг аваад ингээд сагсанд хийчээч гээл тэгээд явдаг. Гэтэл энэ дээр нэг арга нь та нүдэнд нь 1000 удаа ингэж зүгээр юу ч хийхгүйгээр яг үйлдэл хийж үзүүлэхэд хүний тарих яг дөөрэж хийдэг. Тэгэхээр яг ийм боломжтой бас арга байд юм лээ. Та үйлдэлээр л харуулах юм бол тэр хүн дөөрэн. Энэ дээр бас нэг хадам ээж өгүүлэг бас байдаг шүү дээ. Хадам ээж зарим хадам ээжүүд өглөөл бэртээ өглөөл ажилгүй арчаагүй гэл өглөөд ч юм уу байдаг бол зарим хадам ээжүүд юус өглөхгүйгээр үйлдэлээр үзүүлцдэг. Тэгээд бэрүүд нь ингээд тэр хадмуудыг хараад дуурайгаад цэвэрч болсон тохиолдол байдаг. Харин эсэргээрээ энэ арчаагүй энэ эмэгтэй ийм биш гэд яг тийм муухай үг сонссон бэрүүд бол ер нь тэгж ажилсаг болъё гэж бодохгүй. Хүний шөмжлөх тусмаа ер нь хүн тийм ажилсаг болъё гэж бусдад ойлголцъё гэж бодохгүй шүү дээ. Тийм учраас та хин нэгнийг өөрчлөнө гэж эхлээд бодоод ихэнх эмэгтэйчүүд нөхрөө өөрчлөхийг хүсдэг. Миний нөхөр залах байна, миний нөхөр надтай ярихгүй байна. Орой мэнд гэл боддог. Гэтэл яг үнэндээ өөрчлөлт тавьчмаар л байна л да. Ингээд гоё ингээд өөрчлөлт тавьчмаар л байна. Ингээд байнга надтай ярьдаг. Эсвэл ингээд надтай болцоол романтик ч юм уу тий. Би ингээд хошим ярилж байгаа шүү. Тийм гоё нөхөртэй байчмаар л байна. Гэтэ энэ дээр нөхрөө ихэнх өөрчлөх гэж хүсэж байгаа бол нэг зөвлөгөө байд юм билээ шүү эмэгтэйчүүдээ. Би бас энийг сонсоод их тайвширчсэн бас нөхрөө өөрчлөлмөр санагддаг байсан. Тэр нь таны нөхрийн 3 зан чанар танд таалагдж ивэл бусдын зүгээр нүдэн ханаад амьдрах хэрэгтэй гэдэг. Энэ нөгөө номин коучийн зөвлөгөөс аахгүй. Тэгээд тэр надад нэрээ тимдээ гэж бодсон. Танд өндөр царайлаг залуу хэрэгтэй юм уу? Эсвэл таны сэтгэл зүйн хувьд ойлгодог залуу хэрэгтэй юм уу? Нэг тий. Нөгөөх нь танд ингээд амьдралаа авч явдаг тийм өргөн сэтгэлгээтэй тийм залуу хэрэгтэй юм уу? Эсвэл танд цэцэг бариад өдөр шөнөгүй үнсдэг залуу хэрэгтэй юм уу? Эсвэл танд ийм нөгөө маш гоё юм
байнга ингээд дэлгүүр цог хийдэг юм залуу хэрэгтэй юу? Эсвэл таныг өвдсөн зовцсон үед чи хажууд чи асардаг тийм залуу хэрэгтэй юу гэд гих мэтчлээ яг өөрт чи ерөөсөө өөрчилж болохгүй тэр гурван шинж чанараа нөхөртөө бий болгож харсныхаа дараагаар бусад таалагдахгүй зан чанарууд дээр төвлөрөхгүй яг тэр гурван шинж чанар дээр л төвлөрөөд явбал илүү жаргалтай зохицоод амьдрах боломжтой мөлий. Тэгээд хамгийн гайхалтай нөгөө Монгол сэтгэл зүйчийн ном байдаг л да. Манай хосын сэтгэл зүйн талаар ном тэр номон дээр тайлбарлаж байгаагаар тэр 20 жил гэр бүлийн амьдралыг судалсан гайхалтай хоёр хосын ном байдаг. Би дараа нь тэр номоор лайв хийнэ. Тэр хүмүүсийн нэг хосоод эхлээд ингээд нэг өөрчлөх гэж үздэг маш хүчтэйгээр эхний 5 жилдээ чиний наад чинь таалагдахгүй шүү дээ. Яагаад гэвэл нөгөө эхлээд ингээд маш гоё таалагдсан яг тэр дурлалынхаа үедээ юм өдөр сөрөг талын харахгүй тэгэл маш гоё идэгтэй эмгтэй нүртэл ингээд хичээгээл нөгөө муухай зангаал харуулахгүй тэгэл яг ингээд цуг амьдраад ихтэх үедээ яг ингээд муухай зан чанарууд гараал эхэлнэ шүү дээ. Зарим нь оогоо ингэж базаж шахаал, зарим нь ингэж шахаал яг энэ үедээ нэг нэгнийгээ шүүмжилж харна. Чи ийм оймсоо ингэдэг залуу байсан юм уу? Надад таалагдах гал чи оймсоо эхлээл бол ингээл цэгцэл тавьдаг гэсэн. Одоо яг ингээл навсаагаал ингээл явж гин гэл те. Тэгвэл яг энэ үедээ шүүмжиж харахаасаа илүүтэйгээр эхлээ шүүмжлээд өөрчлөх гэж оролдох үедээ хэн ч хэнийг өөрчилж чадахгүй бүр ингээд хагаралтах үе эхэлдэг гинэ. Энэ үед яг ингээд цаасан ийм шилэн аягыг хагалахад илүү ингээл хагалахад амархан хагардах шиг гэр бүлийн харилцаа тийм байдаг. Тэгвэл дараа нь ингээд харин ч нэг нэгээ өөрчлөхгүйгээр харин хүлээмжшөрөөд ойлгоно. Энэ хүн ч угаасаа л энэ оймсоо ингэдэг. Одоо энэ хүн чинь надтай уулзрахаасаа өмнө одоо 30 40 жил 20 жил ингээд оймсоо ингээд тавьсан хүнийг би гэж гинт илвчин шиг хүн гарч ирэл оймсыг ингэж их хөл тавиулаад цэцэрлэгийн багш шууд сургацсан гэж байхгүй. Тийм учраас энэ хүн угаасаа л ийм юм байна. Харин би энийг хүлээмжшүүрэх юм байна. Гэтэ ингэж үгэлэхгүйгээр би өөр ямар аргаар энэ хүнд нөлөөлж болох вэ гэдэг талаар нь илүү өөрийгөө хөгжүүлэх талаас нь судлал ер нь эмэгтэй баг өөрөө нөхөртөө коучинг болчихвол зүгээр юм л ш надад санагдсан. Бид ингэж элдв бусын арга хэрэглэж байхаар ер нь ингээд коучинг энэ хүнд яаж нөлөөлөх арга зам одоо жишээ нь харилцаанд нөхөртөө яаж эерэг харилцаатай өөртөө татах талаар бас байж болно шүү дээ. Харилцаа юм чи хүн хоорондын харилцаа юм чи. Тим юмыг судалжуул илүү амар. Тэрнээс биш энийг би өөрчилчихье гэхгүйгээр ойлгоод тэгээд ойлгосныхаа дараагаар санал тавьж болно те. Ийм байд юм байна. Хоёулаа ингэж зохицоод ингэж байж болох юм гэдэг тал дээр ярилцаж болно. Гэхдээ эрэгтэй хүн бид нар шиг тэгж ярилцдаг гэж байхгүй л те. Эмэгтэйчүүд бид ийм зүйлийг хүсэж идэг. Ийм 5 төрлийн эрэгтэй хүнийг хүсэж идэг. Эхнийх нь ингээд дэлгүүр хамт хийдэг. Байнга цог дэлгүүр хүсэл. Хүү ямар гоё дүүбэл ямар гоё юм. Миний ямар гоё цүнх авах юм гэлээ. Тийм нөхрийгөө тэг дагуулж авах хүсэж идэг гинэ. Энэ нөгөө эр хүн шиг сэтгэж бүсгүн шиг хий гэдэг ном дээр гардаг. Тэгээд гэтэл яг үнэндээ тийм нөхөр ер нь хорвоод дэр байхгүй. Эрэгтэй хүмүүс дэлгүүр өсөх дургу. Та хэрвээ тийм нөхөртэй байхыг хүсвэл ижил хүссэн нөхөртэй байх юм бол яг тийм байж болно. За дараагийн нэг зүйл нь ингээл эмэгтэйчүүд бид ингээл зовлон жаргалаа яриад нэг дотор нь онгоогоол аим гоё эсвэл нэг дундаа вайн тавьж байгаа нэг гоё сууд шүү дээ. Яг тэр шигээ ингээл нөхөртэй гэдгийж яар суухыг маш их хүснэ. Тэгэл найзаа минь найз яасан тэгээ тэр хорлоодоо уулзсан чи яасан гэл яг ингээл ярмаар байдаг. Хэрвээ та тийм нөхөртэй байхыг хүсэх юм бол бас л ижил хүссэн нөхөртэй л байх хэрэгтэй. Тэгжиж тантай тэгж ярина. Тэгэхээр та нөхрөөгөө тантай тэгж яг эмэгтэй хүн шиг ярилцсан гэдэг талаас нь хизээж хүлээсэн хэрэггүй. Тэгэхээр эрэгтэй хүний ярилцах онцлогийг нь судлаарай. За дараагийн нэг зүйл нь амьдралаа өстө мөнгөөр дутаахгүй нэг өвгөн баян мөнгөтэй өвгөн шиг тийм өвгнийг өвгөн шиг нөхөртэй байхыг эмэгтэйчүүд бас хүсдэг байх нэ. Тэрний яадаг вэ гэхээр юугаач дутаахгүй намайг. Стажийн тэр Прадагийн цүнх вэ нүү юу вэ нүү дутаахгүй ингээл гоё ийм том баглаа цэцэг 100 сарна те надад өгөөл тэгэл ийм гоё баймар байдаг. Тэгсэн чинь миний нөхөр юусоо тийм биш юм аа. Намайг юмар дутаагаад байна. Тэгвэл та баян тийм өв залхамжлагч тийм хөгшин нөхөртэй байж тийм болцоотой. За тийм зүйлийг хүсэж идэг. Харин дараагийн нэг зүйл нь сексийн харилцаан дээр баян өдөр болгон тийм халуухан байхыг эмэгтэйчүүд маш их хүсдэг гинэ. Гэтэл яг үнэндээ ямар ч эрэгтэй өдөр болгон тийм ирч хүчтэй байж чадахгүй. Тэгэхэд эрэгтэй ийм их өндөр хүлээлтийг нөхрөөсөө хүлээх тусмаа бид өөрсдөө аз жаргалгүй болгоно. Өдөр болгон л надад цэцэг байж ирээл өдөр болгон л ингээл над руу ингээл намайг ингээл сэтгэл зүрхнийхээ хамгийн дээдлийн эмэгтэй болгоол ингээл хүсэмжлээл тийм нөхөр энэ хороо дээр ерөөсөө байхгүй. Тэгэхээр бид тэр төсөөллийнхөө ханхууг энэ дотроос авч хайсан цагтаа л нөхөртөг ойлголцож амьдрах юм билээ л дээ.
Тэгээд би ч тийм төсөөллээ. Би багаасаа нэг октод багаасаа нэг залуу мөрөд өндөр цагаан ядж итл нэг гой битээ те эсвэл нэг юм тийм залуу мөрөдөд идэг. Гэтэл яг амьдрал дээр яг тийм залуудаа суусан октод хэрэг идэг бол те 10-т хэд байдаг бол те. Тэгвэл яг тэр дотор үүсгэсэн тэр дүрийг хагалаад дээрэс нь нөхрөө хүлээн зөвшөөрөх тэр шугам дээрээ тавигдсан цагта нэг мэтгэд хосоод өөртөө өөрчилчихсэн байдаг. Тэр хүсээд бүр ингээд чи өөрчлөгдөд өгөөч гэд ингээд зуралдаж явах үеэсээ илүү өөрчлөгдөөд тэгээд нөгөө маш олон жил гоё ингээд халуун харилцаатай хосуудыг харахаар яг нэг хүн шиг болсон байдэн шүү дээ. Нэг зүгээр хардаг болсон. Хоёр тишээ харахгүй. Яг тэгэхээр яг энэ зүйлээс үүсдэг юм билээ. Тэгэхээр бид нөхөртөө өндөр хүлээлт тавихаа болчих. Бид заавал тэр чинь алдаа гарахын бас хүлээн зөвшөөрөе. Нөхөр чинь машин авмаар ивэл машин аваад алдаагаа гаргаг. Тэгсний дараа алдаан дээр өөрөө суралцах хэрэгтэй болохоос биш. Бид нэр маш ухаантай болол нөхөртөө зөвлөл. Чи над машин чинь одоо аван готлаад 20 30 40%-аар өнөө нь унж штэ. Би санхүүгийн хичээл сая судалсан штэ гэдэг ч юм уу те. Ийм байдлаар нөхөртөө зөвлөх юм бол та эрэгтэй хүний бардам зан чанарыг шууд нас унгана. Тийм учраас та хажууд хүндээ алдааг нь өөр суралцах боломжийг нь олго. Дараа нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр хүн угаасаа ийм салан палан эсвэл угаасаа ийм чалждаггүй. Эсвэл угаасаа спортод дургүй байж болно. Гэтэл нөгөө би миний гаргадагаас алдаа нь би ийм спортлог өөр хөдөлгөөнтэй уул хаданд гүйж явдаг хүн чинь нөхрөө яг тийм байлгахаар чи надтай хамт ууланд яв. Чи надтай хамт гүүгээч. Ингээд зүгээр сууж байгаа ингэж гэл. Тэгээс үлдээ нөгөөтгөндөө өөрөө нэрвж байгаа байхгүй. Нэрийг яга надтай гүйж болдгоо юм бол гэд. Энэ бол миний алдаа байсан. Магадгүй та нар ч бас надтай адилхан алдаа гарч магадгүй тийм. Надтай адилхан ингээд буу халаад яриад өгөөч. Эсвэл надтай хамт ингээд өглөө гүүгээл ингээд кинонд гардаг шиг ингээд нөхөртөөгөө гүүгээл эсвэл нөхөртөөгөө бүх юм хийдэг бол бид хоёр амар хайпи амьдрах гэдэг шүү дээ. Энэ бол зүгээр л таны төсөөл бодол дотор явж байгаа зүйл болохоос тухайн хүний орон зай, тухайн хүний эрх чөлөө гэдэг зүйл тий. Эрэгтэй хүний хариуцлага нь хаана тэнд хайр байдаг гэдэг бол эрэгтэй хүн хаана эрх чөлөөтэй яг өөрөөр оршиж чадна. Тэр үедээ яг жинхэнэ хайр нь бас байдаг аа. Тийм. Тэгэхээр нөхрөө өөрчлөх гээд эсвэл хин нэгийг өөрчлөх гээд ууртай хүнийг өөрчлөх гэж оролдоно гэдэг нь тухайн хүн сэтгэл хөдлөлөө удирдах чадрыг өөрчлөн гэсэн үг л дээ яг үнэндээ. Бид тэгтэл өөрөөсөө тэр уур, гомдол, энэ үзий хадалт гэдэг зүйлийг өөртөө зохицуулж чадаагүй тохиолдолд одоо манай Токана гişин нэг ярьдаг 9 сар мөчнгийн сургалт гэдэг байгаа үнгүй тавьчихсан мөлий групп дээр. Тэн дээр та өөрийнхөө сармгчангийн учрыг олоогүй тохиолдолд бусад хүний сармгчангийн учрыг олоод чи одоо ингээл амар гоё уургүй залуу болчих юм яар. Эсвэл ингээд чи ингээд уургүй чи юм гоё зөөлхөн болчих гэдэг тийм темперамент эдрийг өөрчилж чадахгүй. Тэгэхээр чадах юмаа л хий, чадах зүйл нь өөрийгөө л өөрчлөх. Өөрөө л тэрнтэйгээ зохицоод хүлээн зөвшөөрөөд амьдрах. Тэгээд магадгүй бид сэдлийн л төрүүлж чадна, тухайн хүнийг өөрчлөх сэдлийн төрүүлж чадна. Тэр нь жихэн таны өөрийгөө хэр зэрэг өөрчлөнөөс шалтгаална. Тэгэхээр өнөөдрийн лайваар та бусдад таалагдахын тулд энэ Харрисон ном дээрээс гарсан дасгалыг хийгээрэй. Тэр нь хэрвээ хин нэг та юусоо уучлах чаддгүй бол өөртөө уучлалын загтал бичээрэй. Хандаа уучлаарай. Найс нь чамаа гомдоочжээ. Энэ захааг бичээд өөртөө итгэл бичээрэй. Эхлээд худлаа санагданаа. Эхлээд маш худлаа санагдана. Энэ хийсвэр өөртөө тоглоод байгаа юм шиг санагдах боловч энэ арга маш олон хүнд тус болсон. Хэдэн 7 хоногийн дараа хэд ажлынхандагаа маш гоё нээлттэй харилцаатай болчихсон. Магадгүй бид хин нэгэнд гомдчихсон, хин нэгэнд ингээд харыг бодчихсон байгаа үедээ бусад хүмүүстэй эерэг харилцаатай байж чадхаа болчт юм байна л да. Тэгэхээр та хин нэг уучлан гэдэг чинь бусад хүмүүстэй эерэг харилцаатай болж чадах. Тэгээ бас өөртөө итгэлтэй байх хэлбэр болно. Тэр намайг тэгээ гомдоочлоо, тэглээдээ гэж бодож байгаа үедээ бид бусдтай харилцаа өөр хүмүүстэй харилцаатай хүртэл сөрөг харилцаад байгаагаа анзаардаггүй л байгаа байхгүй. За би ном зардаггүй харин нөгөө уншин номоо танилцуулж ингээд бусдад өөрийнхөө мэдлэгийг түгээж ингээд бас өөрсдийнх нь амьдрал бидний амьдрал аль хэрэгтэй байх гэж би боддог. Тэгээд сүүлийн ингээд номны талаар лайв хийсэн чинь надаас ном авъя гэж хүмүүс маш хүчээд байгаа. Тэгээд номын дэлгүүр нээт юм гэж бодоод байгаа шүү дээ. Тийм тэгээд магадгүй энэ хэвлэлийн компанитай яриад номын дэлгүүр нэгээд ийм санаа төрж болох юм тий. Яг ингээд хөргөлтийн компаниар нь хөргүүлдэг тийм байж болох юм ингээд нэг яг л нөгөө миний хамгийн дуртай хайртай ажиллаж ийм ахгүй ном унших. Ялангуяа юм зүгээр 100 ном дотор нэг 99 хогийн ном байхад тий
нэг хамгийн сайн номыг уншиж чадах тэр л хамгийн гоё гэдэг. Тэгээ дээрэс нь чанартай ном гэдэг бол шал өөр байдаг. Дээрэс нь дэлхийн судалгаатай ном гэдэг бол бүр өөр. Харин нөгөө зүгээр нэг гарчгаараа хүнийг татаад энийг уншвал энэ асуудлаа шийдчих юм юм. Зүгээр асуудлаас нэг гогдсон номнууд бол маш олон байдаг. Тэгээ тэрийг унсны дараагаар өөрчлөлт авах гэхээс илүү зүгээр шал дэмий мөнгө өөрчлөе гэж бодсон тохиол номууд бас байдаг. Тэгээд ном авахтаа маш судалж аваарэ. Яг ингээд надад ямар үр дүн өгөх юм, доторх агуулга нь ямар гэдгийг. Тийм учраас би ингээд лайв хийдэг байхгүй юу. Одоо ингээд ийм номыг одоо чинь энэ харилцан номыг дотор нь юу агуулгадгийн ер нь ямар амталгаа илгэж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр ингээд дараа нь хүмүүс сонголт их алдаа гарахгүй энэ лайв үзсэн хүмүүс магадгүй энэ харилцан дэлгүүрээс очиод авах та номын дэлгүүрээс очиод авах та эргэлзээгүйгээр авах нь шүү дээ. Тэгэхээр надад байгаа энэ дэлхийн сар болсон номуудыг би бас танилцуулаад явъя гэж боддог. Тэгээд хэд хоногийн өмнө би бас My App гэдэг нэг номыг танилцуулсан. Тэр ном маань дэлхийн аль ч орноос худалдан авалт хийх амьдралд бидний авч байгаа зүйлийг 10 дахин хямдханаар авах боломж байдаг юм байна штэ. Тэгээд эдгээрийг Монгол залуучууд төслөөр хийж байгаа маань гэдгийг бас танилцуулсан лайв хийсэн байгаа. Ер нь л ингээл амьдралдаа хэрэгжилмээр ашигтай зүйл болчихчмоор бусдад хэрэгтэй зүйлийг ингэж лайваар хүрхийг хичээж байгаа. Тэгээд 100 ном дотор хамгийн сайн номыг олоход нь туслах зорилготойгоор энэ орой болгон би ингэж лайв хийх. Тэгээд маад номын санд хангалттай ном байгаа. Тэгээд номнуудаа хүргэсээр байх болно. Дээрэс нь би ингэж ярьж байхдаа бас их суралцж байна. Хүмүүсээс бас суралцж байна. Дээрэс нь бас шинэ боломж гарч ирэхийг үүсэхгүй те. Би ингээд номыг тайлбарлаж агаад номын дэлгүүрээ нэгээд bookstore нээж болно шүү дээ. Тэгээд нэг бас миний нэг мөрөөдөл тийм ийм дүүр ном дотор сууж агаад нэг дүүр ном дотор угаасаа би багасаа яг тэгж мөрөөддөг гэсэн мөрөөдөл нь маш том ийм дүүр номын сантаа болоод тэгээд тэр номоо ингээд хүмүүст ярьж өгөөд яг ингээд илэрхийлэх тэр агуулмж дотроос нь яг авчмаар зүйлүүдийн одоо чинь энэ дотор хичнээн өгүүлбэр байгаа тийм эндээс яг амьдралтаа авчмаар тэр зүйлүүдийн хүмүүст хүрхийнсэн гэж мөрөөддөг хгүй. Тэгээд миний нэг мөрөөдлийн хэсгүүд ингэж орой болгон лайваар явж байгаа. Тэгээд эхлээд бол би постор оруулсан номнуудаа 30 хоногт 30 ном гэдэг өөртөө челленж зарлаа. Тэгээд 30 номоо постор оруулсан. Постор ороход бол хүмүүст хүрэх нь арай бага байд юм лээ. Харин ингээд лайваар хүрэхээр хүмүүс ингээд илүү сонсч ойлгох нь илүү байд юм лээ. Энэ ном дотор ийм байд юм биш тэгээд постор оруулах нь болохоор хэдэн өгүүлбэр уншчаал өнгөрч байгаа болохоор нэг хүрдгүү санагцсан. Тэгээд ингээд орой болгон лайваар тэгээд орой болгон лайваар ингээд номоо өргөнэ. Тэгээд номнуудаа хүргэнэ. Тэгэхээр магадгүй нэг хэдэн сарын дараа bookstore-ны чи та нартай бас номоо ийм bookstore-тай бас ингээд зарлж ийж магадгүй. Тэгээд дуртай зүйлийг чинь бас хамгийн гоё зүйл гэдэг. Дуртай зүйлийг бизнес болбол бас хамгийн гоё гэдэг санааг бас авсан. Тэгээд бүгдэнд нь амжилт төсөө сайхан марцгаагаараа баяртай. Баярлаа. Бас лайв маань үздэг доор нь маш гоё комент бичдэг. Надад урам өгдөг хүмүүстэй маш их талархлаа. Тэгээд бас намайг дэмжижээд над руу маш хөөрхөн бичдэг. Ингээд дэмжиж байгаа энэ ажил үйлсээ чинь дэмжиж чинь хийж байгаа зүйл чинь гоё байна гэд. Тэгээ дээрэс нь би нөгөө My App гэд тэр залуучуудыг зүгээр л би өөрөө дотоод сэтгэлээсээ дэмжсэн байхгүй яа гэвэл цаад агуулга нь маш гоё, зорилго нь маш гоё байсан болохоор дэмжсэн. Тэгээд ингээд нэг дэмжиж яваад ээж болдсон байлээ шүү дээ тий. Заавал ингээд өрсөлдөөд байхаас илүү тэдний ураа залуучуудаа хэдүүлээ өрсөлдөхөө болъё. Энэ хизээ юм болцсон. Эсвэл энээс яаж илүү гарах вэ? Энээс хэдийг илүү авах уу гэж бодхоос илүү тэгээд хитүүлээ яаж хамтрах уу? Яаж хамтарч ингэж дэлхийн зах зээл рүү гарах уу гэдэг дээр бүр томоор гардаг тийм залуучууд байсан. Тэгээд яг тэгж хамт өрсөлдөхгүйгээр угаасаа бид нар 3 саяулахны юм чинь хитүүлээ өрсөлдөөд байхгүйгээр ингэж хамтраад явах нь зөв юм байна гэдэг тэтгэр залуучуудыг хараад маш их бахархсан. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. Бас маргааш өрөөний лайв руу уулзъя. Маргааш өрөөний лайваар би Икагай гэдэг номыг ярих гэж бодож байна. Икагай гэдэг ном нь болохоор бидний хийх дуртай зүйл дөнгөж саяны ярьсан бидний хийх дуртай зүйл болоод цаанаасаа хүнд өгөгдсөн тэр авьяас чадвартайгаа хослуулсан хүмүүсийн арга замуудын талаар японочдын нууцын талаар бичсэн тэр гайхалтай номыг маргааш хүргэнэ. Тэгээд гих мэтлэнгээ цааш явнаа. Тэгээд санхүүгийн номнууд дараа нь явна гэд ингээд цувралаар энэ лайвд хүргэх болно. Баярлалаа. Баяртай.